ард иргэдтэй дахин уриалж байна. 50 амгалан байгаараа за хариуцсан яам салбар бас засгийн газар бол зохицуулалт хийгээд ямар ч байсан бензин түвшний нийлүүлэлтийг бол тасалдуулахгүй арга хэмжээг аваад явж байгаа. Ард иргэдтэй хандаж хэлэхэд бас одоо энэ шок бол дууссан. За бензин шатхууны нийлүүлэлт бол хэвэн байгаа. Портоор орж ирж байгаа дизель түвш болон i92 автобензин бус бүх төрлийн бензиний хангалттай нөөцтэй байгаа. Айд сандраад ах зүйл байхгүй байна. Сандраад, очрлоод, зогсоод ах хэмжээнд бидэнд хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл нөөц хангалттай байна. Импортын гэдэг өдөр бол манай аж үйлдвэр үйлчилгээ амнаас тавьж байгаа. Тийм шагийн бензин гэдэг асуудал байна. Тийм одоо эх орноо боддгоо, одоо илгэн нэгт монголчуудаа боддгоо хүмүүс хандаж хэлэхэд шатхууны хангалт бол эрс нэмэгдсэн. Та бүдний хийж байгаа энэ ажил бол тэгээд үр өгөөжгүй ажил болно. Байдал нөхцөл дээрдэж эхэлнэ. Уржигдраас өчигдөр хамаагүй дээрдсэн, өчигдрөөс өнөөдөр хамаагүй дээрдэж байгаа. Хилээр орж ирж байгаа хэмжээ хэвэн байна. Өнгөрсөн 11 сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн i92 автобензин 12 дугаар сарын эхний 8 өдрийн байдлаар 16 мянган тонн i92 автобензин импортоор орж ирсэн. Манай улсын эрдүү үед хэрэглэдэг хэмжээ 68-аас 70 мянга. Энээс ч даруй 5-аас 7 мянгаар илүү ороод ирсэн. Манай яамныхан ч гэсэн зүтгэж байгаа. Үнэхээр одоо манай зарим төрийн албагчид бол ажлаасаа гармаар байна гэж байна шүү дээ. Машин өнөөдөр өчигдрөөс гайгүй нөө. Өнөөдрөөс гайгүй. Арай гайгүй болох шүү дээ. Маргааш бүр гайгүй болох баха.